ийм байна амьдрах нэ. Яг уу гараж орлоордог болохоос биш. Тэжгүй л шүү дээ. Болж юм. Ингээ будаа мудаа амтлагч давсан хүртэл ингээ бэлэн байна. Бүх зүйл нь бэлэн байна. Тэрүүгээр тоос гоймон хүртэл байна. Nice. Ингээд ер нь бол бүх юмуд нь бэлэн байна. Хүний хэрэгцээ цөм бүрэн байна. За тэгээд ийм жижиг өрөөнд хэсэг хугацаанд амьдрах нэ. Таалагдчих байна. Яг л зуршгүй байна. За, Costco орч жоохон хүн санаа гэд явж байна. Дээш чинь бас зүгээр шууд нэвтрээд орчих болдгүй юм байна хин дуртай. Заавалчгүй тий Costco үнэмлэхтэй тий membership cardтай тийм хүмүүс ордог юм байна. Үгүй ямар сони би ч одоо зүгээр хажуугаар нь явж байгаа л за дэлгэр орё гэж орчих юм байна. Чи үгүй юм байна. Ямар сүрхий юм бэ? Хүй өрөө. Энэ юу агуулгах юм байна. Costco гэдэг ингээд дэлгүүр чинь юу юм бэ? Ер нь бол ингээд амар том хэмжээтэйгээр байдаг. Энэ борс юу дандаа ерөөсөө жижигээр байхгүй. Тавхан гэхэд ингээд хоёр том амар том хоёр. Тэгээ ерөөсөө ширхгээр байхгүй. Тийм байдаг юм байна. Тэгээд энд нэг алдартай пицца байдаг гинэ. No. This my. Sorry. Паста. Өндөр шарж идэж үлэнэ таагаа. Аагаа ямаа. Баб хайртай баб амтлагч юунад бүгд амтаа юм. Зүгээр туристийн байр төгссөн сав аяг халбаг ба юу гэдэг хүн зүйл байна. Тэгээд хамаагүй хэрэглэж болдог гэсэн юм аа. Тэгээд мессежээр тийм байгаа орсон бүхний идэж болно шүү гэж мессеж чийсэн. Үргэлж зүгээр үү ямар байна гэж асууж хэлээ. Ирэх болов. Өнөөдөр жоохон тасалаад баймааргүй байна. Эхний хоног бол жоохон юм хийхгүй дөөш бидлэхэй гэж бодоод тасалаад байсан. Өнөөдөр нөгөө баарт гээд тус маягийн юм байсан юм уу яа. Тэнцээ сууж үзээд бас автобусны сууж үзье. Би ч өглөөний цай авч энэ хүлэн хийж идэндээ нэгээр дандаа нэг юунод төвчлээ авлаа. Юу гэсэн бэлэг оноо. Би бол ер нь гэртээ бэлэг оноо үзтгүү л дээ. Гэхдээ үлсвэл хэмээг яаж мэдгүй үлсэх юм бол би гэж бодоод рамен бэлэг оноогод төвчлээ. Би ер нь үргэлж явсан газараа тусч сайхан сэтгэлтэй хүмүүстэй таарч явдаг юм. Бүр сайхан ганцаар явж исэн юм чинь бүр айл дөрөгцөн яваад таа. Таарлаж танилцсан ихч маань үнэхээр сайхан сэтгэлтэй. Бүр надад энэ тентхийг үзүүлээд Сан Францискогийн алдартай улаан гүүрэн дээгүүр намайг хамт дагуулж явсан. Тэгээ үнэхээр гайхалтай бүр үнэхээр урлагийн бүтээл шиг ийм гоё
үзмжийг надад харуулсан. Ер нь Сан Франциско гэл ингээл бодохоор энэ алдартай улаан гүрэл хамгийн дөрөвд төсөөлөгддөг шүү дээ. За тэгээ ер нь гадаад орнд шинэ орчин нөхцөлд амьдрах гад хичээж яваа хүмүүст хамгийн чухал үнцтэй зүйл бол тэнд амьдарч ирсэн туршлагатай хүмүүсийн үг, зөвлөмж, тиймэрдүү сануулга эдгээр зүйлсүүд байдаг. Харамгүй туршлагаас хуваалцсан сайхан сэтгэлтэй таарлсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. За ингээд гайхалтай үзмжүүдийг үзээд дараа нь ер нь Сан Францискод Америк улсад амьдардаг монголчууд маань хэр амьдардгийг, шугам амьдардгийг гэдэг талаар би бүр сонирхоод өргөцсөн айлдаа бүр маш баяртайгаар очсон. Тэгээд айлт бас бичлэг хийгээд амжсан таад бас сонирхох юм бол дараагийн бичлэгнээс үзээрэй. Ер нь монголчууд маань бол хайвсан газараа маш гоё амьдардаг. Олон газараар явж олон монгол айлууд дээр нь очиж үзэж исэн. Хаанч бие гоё авч яваад гэрээ тохируулээд ингээд авч явах чадвартай хүмүүс шүү дээ манай монголчууд ч.